Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн уу? За сайн уу? За сайн сууж ирсэн үү? Хэр одоо 2 сар гарах байна. Тийм, хаалганаас хойш бараг 2 сар болцсон тий. За хаалганы манай Грейсийг хүмүүс мэддэг блог гэдгээр нь тий. Хаалганы талаар блогийг өөрийнхөө бас нэг хөтөлбөр блогд оруулсан байсан. Тэр үедээ хэр хандлагатай байсан. Тэрний талаар. Тэг ерөнхийдөө би нөгөө нэг амар эсэргээр бодцоос ахгүй юу. За угаасаа л нэг жоохон онцгүй сүрэг юмнууд л их ирэх байх та гэдгсэн хэрнээ айгаад байсан мөртлөөсөө амар зориглцсан. За яа тий угаасаа л гадны влогрууд, гадны ютуберууд ч гэсэндээ ингээл хийдгэл юм чинь би ч гэсэндээ хийгээл үзье угаасаа. Тийм хүний хийдгүй юм хийж байгаа биш. Аль болох нээлттэй л бай. Тэгээ дээрээс намайг үздэг хүмүүсийг бас айгүй гоё хүндлэмээр санагдаад. Тэгсэн чинь айгүй эсэргээрээ айгүй олон хандлт авсан. Айгүй олон хүмүүс урмын үг хэлээд гой гой хайрын үгнүүд мессежүүд илгээгээд за тэгвэл нөхөр гэснээс нэрээ нөхөр болон одоо хадмууд байж байгаа тий. Тэгээд өөрийн гэрнийх найз нөхөр гэдэг ер нь эргэн тойрных хүмүүс нь одоо ингэ өгөө саруулаад хамбар хийлгээд ингэсэн гэсэн чи ер нь яаж хүлээж авсан. За тэгээд яг бүх хавдрууд ингээд буугаад ерөнхийдөө ингээд идэгрээд ойдол болтуудаа ахуулаад ингээд харсан чинь манай нөхөр хөө ямар хөөрх юм чи. Хөө ямар хөөрх хамарчин бүр өнөхөөс хамаагүй дээрсэн хамаагүй хөрмөнд өмнө ч гэсэн би ингээд чи надад хөөрхөн харагддаг байсан би чам хэлдэг байсан тэгэж хэлдэг байсан ч гэсэндээ одоо бол тэ өмнөхөөсөө илүү ингээд бүр илүү тодорцсон юм шиг нэг тийм гой харагдчих ингээд нөхөр асаа амар гой хүлээж авсан. Тэгээд тэрэнд нь бас амар баярлж байгаа. За тэгвэл хаалганд орохынхаа өмнөөс хэлхээслээд одоо данаагаар ингээд зөвлөгөө аваад үйлчлүүлээ явж байгаа. Одоо 2 сар ингээд дуусаад хаалганы дараах ингээд үйлчлэгээнүүд аваад ингээд яваад энэ эцэст юу нанаа имлэгийг гой сайхны имлэгийг ер нь яг юу гэж төгөмдмээр байна. Эмчнэр нь амар хөөрхөн ааштай, амар гоё харилцаатай. Тэрөөсөө эмчнэрд нь л бараг татагтаад байдсан шүү дээ би зүгээр. Тэгэл үйлчлэгээнийх нь одоо хамгийн нэгдүгээр тугаасаа үйлчлэгээ айгуу сайн. За тэгээд богинохоо ингээл зөвлөгөө өгчдөг газрууд бас байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр айгуугаа ингээд дэлгэрэнгүй яг миний төлөө юм ингэж зөвлөгөө өгдөг нь айгуух таалагдсан. За хамгийн сүүлд нь хамар ийм өөрхөн хамартай болснараа манай Грейс амьдралд ямар өөрчлөлт орсон бэ гэж асуулт. Би яг нэг нэттэй юм л хөө. Би нөгөө нэг 14 хонжсэн. Одоо хаалганаас хойш 14 хонцсон бас хавдартай байсан үе шүү дээ. Ер нь бол тэгтээ гайгүй нүүр нүрээ будаж хүн бодож болно гэж сонсчоод тэгээд нүрээ будчаад гадуур ингээд явж исэн ахгүй юу. Тэгсэн чинь хажуугаар шал танихгүй солонгос октод өнгөрөхдөө Куба тэр хамрын хартаа ямар хөөрхөн хамрын ямар хөөрхөн юм ингээ би бүр төрснөөс хойш нөгөө нэг амьдрах хугацаанд анх удаага хамар нь хөөрхөн юм аа гэдэг үгийг сонсож байгаа байхгүй. Би бүр гайхаад ингээ харсан чинь яг хажуугаар явахтай ямар хөөрхөн хамартай юм бэ гээл хилээл солонгос огтэл хилээл өнгөрсөн чинь вау болж байгаа юм чинь хүний нөгөө нэг сэтгэл санаа амар гой санагдсан юм бэлээ. Тэгээд өмнө нь нөгөө нэг тэрэндээ яг тэгэл байнга нөгөө тэрэн дээрээ ингэж нөгөө нэг сэтгэл дундуур явдаг байсан юм дээрээ сав гэж босоод ирж байгаа юм чинь амар өөр. Тэгэхээр эмэгтэй хүнд өөртөө итгэл гэдэг амар чухал хараа. Тэгэл одоо жоохон хаяа тэнэгтдээ ш тайлмайлан тарахаараа нөгөө нэг хачаад нөхөртөө хараа би ингээд жоохон хөөрхийн тэмбэ гэж тэгж ихээр маань нөхөр чи бүр амар өөртөө итгэл чинь бүр арай л их болчихсон. Яана одоо тэгэж өгдөг болцоо юм даа. Өөрийн мэдлгүй нэг жоохон тийм айгүй тийм өөртөө итгэл нэмэгдсэн юм санагдаад байгаа шүү дээ. Өөрийн мэдлгүй л.